За Марк номын 16-гийн 15-аас 20 дугаар эшлэл миний амьдрал биелээ олсон хийгээд би тэр бүхнийг гэрчлэгчээр зогссон. За 16-гийн 14-өөс харах юм бол зэрэг одоо залхуу хойрог байдлыг нь шүүмжилсэн гэж гарч байна. За Марк номын 16-гийн 14-ийг хамтаа харцгаая. Хатуу зүрхтэйг зэмлсэн гэсэн байна. Есүсийн амьсныг хараад дагалдагч нар нь итгээгүй учраас хатуу зүрхтэйг зэмлсэн гэсэн байна. За Марк номын 1:15 дээр Есүсийн тунхаглалын талаар гарч байгаа харахтун Бурхны хаанчлал ойрхон ирсэн байна. Гэмшиж сайн мэдээг хүлээн авцгаа гэсэн ишлэл бий. За энэхүү ишлэл яагаад Есүс хамгийн түрүүнд тунхагласан бэ гэвэл бидний биеийн дотор гэм нүглийн эрхт мэдэл байгаа учраас. Бурхнаас холдож гэм нүглийн дунд унж үхэл там сатаанд баригдаж энэ амьдралын минь хувь тавиланг асуудлыг шийдвэрлэхийн тулд цаг нь болж Бурхны хаанчлал ирсэн талаар бид харж байна. Тиймээс бид юу хийх ёстой вэ? Эхлэл 3:15 Вар тунхаглах хэрэгтэй. Эмэгтэйн уруудан болох Месиа Христийн нэрээр сатааны толгойг гүйцэтгэх хүч бидэнд байхгүй бол том асуудал үүснэ гэдгийг өнөөдөр бидэнд анхааруулж байна. За могооны толгойг бис гიშгэх юм бол бидний дотор Бурхны хаанчлал тогтох болно гэсэн. Өнөөдрийн орчуулгыг хийж байгаа одоо Чуу Цонгюсаны намайг Бостонд очих үед тэнд намайг л очихвол үнэхээр их баярлдаг оюутнууд байсан талаарх тэр үйл явцыг Чуу Цонгюсаны хажуунаас харж байсан билээ. Тэгээ учир нь гадаадд сурч байсан манай одоо оюутнууд үе олон асуудлуудынхаа дунд хүлэгдээд сургуулийнхаа хичээл сургуульдаач төвлөрч чадахгүй байдалтай явж газаргүй байсан байгаа. Тэгээд Есүсийн хайр цуглааны мишн хоомд тэг хүүхд оюутнууд хамтаа амьдарч тэгээд өөртөө цуглаад жоохон залбирахад тэгээд тэдний дунд эдгэрлүүд бий болж эхэлсэн байгаа. Тэгээд олон сурагчид тэд нар мишн хоомд цуглаад тэгээд тухайн орон нутгийн цуглаан үүсэх хэмжээний тэр Бурхны өрөөл тэндээ өгсөн байгаа. Тиймээс үгийг сонсож залбирдаг мишн хоом бий болсноор тэн дотроос дагалдагчид бий болсон байгаа. Тиймээс олон дагалдагч нар өнөөдөр тэнд бэлтгэгдсэн олон дагалдагч нар байгаа газартаа сайн нөлөөллийг үзүүлсээр байгаа. Түүнийг үр жимс гэдэг. Тэгээд түүнийг өргөжлүүлж авч явах дагалдагч нар тэнд ингээд босгон байгуулагдах хэрэгтэйч. Тэгээд тийм хурдан бас тэр нь бий болдгоо. Өдөрт 3 хооллоод ирэх чадaltaй болохоро залхууралд баригддаг хүмүүс бий. Тэгээ сургуулийнхаа асуудал жоохон шийдвэрлэгдээд ирэнгуут зэрэг тэгээ бага мөнгө төлөөд амьдрах хүсэлтэй хүмүүс бий болж эхлэж байгаа.
Харин үгэн дотор төвлөрдөг дагалдагч нар бий болох үед бид тэнд Бурхны хаанчлалыг хардаг. 요한복음 1장 1절에 태초에 말씀에 계셨다. 이 말씀이 하나님과 함께 계셨으니 이 말씀이 하나님이십니다. За Иохан номын 1:1 дээрээс харах юм бол эхэнд үг байсан хийгээд үг нь өөрөө бурхантай байсан хийгээд үг нь өөрөө бурхан гэсэн байна. Тэр бурхан хин юм бэ? Иохан номын 1:14 дээр тэр үг хэрнээ махан бий болж бидний дунд оршсон тэр эзэн бол тэр бурхан. Бурхны хаанчлал оршсон нэгэн гэж хэнийг хэлэх вэ гэвэл бурхан хамт байгаа хүнийг хэлдэг. Түүний дээр энэ дэлхийн хүмүүсийн хүлээж авч чадахгүй ивэл нэгүсэл дүүрэн оршдог. Энэ нь тэр мах цусаар биш, хүний хүслээрч биш, зөвхөн амьд оршигч бурхан тэгээд бид энэ дэлхийд бүхэл үндэснүүдэд хэрэгтэй учраас бурхан мах цусаар биш, бурхан өөрөө биднийг дуудаж өөрийн дагалдагчаар сонгосон юм. Тийм хүн нь бурхны үгийг л дагаж бурхны үгнээс л барих юм бол бурхны гэрчлэлүүд амьдралд нь бий болж эхлэх болно. Тэгээд тийм дагалдагч нар Америкт бидний мишн хоом дээр өсөж төлөвшөж байна. Еврей номын 4:12 дээр хэлдэгчлэн бурхны хаанчлал, бурхны үг бол амьд бөгөөд итгэвхтэй гэсэн байгаа. Тиймээс Америк газар нутгаас айхч хэрэггүй. Америк газар нутгаас шантрахч хэрэггүй. Тэгээд би болвол сайн мэдээний өчигдөрч өнөөдөрч мөнхөд хэвээрээ байдаг тэрхүү сайн мэдээний өв залгамжлагч ялагч нь гэдэгт итгэвхтэн. Исая 48 дээр гарцаагүйгээр хэлэхдээ өвс хатаж цэцэг ганддаг. Харин бурхны үг Есүс Христ мөнхөд амьд оршдог гэсэн байна. Исая 40:31 дээр зөвхөн эзэнд найдагчдын хүчин шинчлэгдэнэ. Тэд бүргэд мэд хамгийн өндөрт нисэх болно гэсэн. Тэгээд хаадын дунд хаан болно. Дэлхийг харах нүдэн нэгдэнэ. Бүх зүйл тэдний өмнө сүхрэх болно. Энэ та бүхний байр суурь. Тэгээд би амьлсан Есүсийн амьлалтын дараах үгийг бариад урагшилсан итгэлийн үйлчлэлийн минь талбар энэ хийгээд өнөөдөр тийм олон дагалдагч нар өнөөдөрч дэлхийн өнцөг булан бүрт тэрхүү үгэн дотроо ерөөлийн дотор амьдарсаар байна. Одоо улс төрийн карьераа хадгалан үлдэж байна гэд. За Исийн хайр цуглаан бол хойч үе өсөхийн тулд Miracle OK болон King David International School болон хүүхдийн ертөнд цэцэрлдэг тэдгээр зүйлд бид бүх талаар хөрөнгө оруулалтыг хийх болно. Тиймээс энэ чуулганы тослогдсон байгаа үйлчлэгч та бүхэн илүү хүчрэхэг зоригтой байж Христийн бие болох энэ чуулгандаа үйлчлэхийн тулд таны амьдралын суурь илүү бат бэх болох болтугай хэмээн өрөөж байна. Үнэхээр та энэ цуглаанд явдаг гэвэл ингээд
өөртөө ийм итгэлтэй бахархах сэтгэлтэй байх ёстой. Би энэ дэлхий дээрхтээ ямар ч том цуглааныг хараад атаархал төрж өчсөн удаа үгүй. Учир нь тэдэнд байгаа зүйл жинхнээсээ үнэн биш гэдгийг мэддэг учраас. Харин бидний чуулганы хувьд эхлэл хийгээ төгсгөл болсон Христ бурханд итгэдэг чуулган юм. Эхлэл 3:15 бол эзэн бол Христ амьд оршигч бурхны хүн мөн. Тэр туйлын итгэл өнөөдөр энэ чуулганаас эхэлдэг. Үлс намын 17:3. Есүс бол Христ. Үлс 17:3 дээр цорын ганц эзэн бурхан танд болон таны илгээсэн Есүс Христэд дамжуулах нь гэсэн утгатай гарч байгаа. Тэгээ Библийн гол үг бол чи сүрлийг авалгүй авралыг аваараа гэдэг үг юм. Үлс 17:3 өөр үгэн 17:3-ыг унших. Христ зовж дараа нь хөхтэй самлах ёстой байсныг тайлбарлан нотлоод миний та нарт яриад байгаа тэр Есүс бол Христ шүү дээ гэжээ. 그래서 마가복음 1장 15절을 첫 번째 우리 하나님이 우리에게 주신 것입니다. 여러분이 바로 이 죄 권세를 깨뜨리지 아니하면 창세기 여러분은 3장 4절 5절에 늘 이 죄들 속에서 여러분이 인생을 낭비하게 되는 것입니다. Эхлэл намын 3:4 дээр Сатан богоон дүр тойроод эмгтээд ирээд та нар огтхон ч өгөхгүй гэж хэлсэн байгаа. Хүн төрлөختөө өгөх нь тодорхой байтал Сатан юу гэж худал хэлж байгааг бол та нар огтхон ч өгөхгүй гэсэн. Энэ хуурамч үгэнд бид хууртаад цагаа хоосон дэмий өрч байна. Тэгээ шийдвэрлэх чадвар авахгүйгээр үргэлж хоошлуулдаг сүнсэнд зуралт хууртаж за маргааш хий, за нөгөөдөр хий, за тэрний дараа жил хий гэсээр хагаад бицтэй шийдвэр гаргах ямар ч чадваргүй байдалтай болоод тэгээд муу сүнсний бүрэн эрхэнд орно. Тэгээд муу сүнсний бүрэн эрхэнд орвол итгэлийн талаар шийдвэр гаргах ёстой гэдэг мэдрэмжийн чалга болно. За эхлэл намын 3:5 дээр харах юм бол тэгээд Сатан туурсан байсан анхны хүн төрлөختний нүдэн нээгдээд гинэ. Тэгээд бурхан тэд нар нүдэн нээгдээд бурхантай адил болно гэдэг үгийг сонссон байгаа. Тиймээс гим нүглийн эрх мэдэл гэдгийг энгийн үгээр тайлбарлах юм бол бидний хэмжүүр өөрийнхөө хэмжүүрээс давж гарч чадахгүй тэр байдалтай. 자기의 정체성만 가지고 인생을 막 주장하면서 정죄하고 판단하고 그렇게 하는 겁니다. 교회까지 들어와서도 자기를 바꾸지 않은 상태로 그냥 자기 기준에 빠져 있는 겁니다. Тэгээ өөрийнхөө хэмжүүрэн дотор зуралдаастай. 그게 바로 죄의 권세. 그래서 결국은 죄의 권세로 말미암아 로마서 6장 23절에 죄의 싹은 사망. Тэгээд тэр гим нүглийн үр дүнгийн талаар Ром 6:23 дээр хэлэхдээ гмийн хөлс бол үхлээ гэж хэлсэн. 그래서 요한계시록 21장 Ишлэл намын 21:8 үргэлж айдас хүлэгддэг. Айсан ч хүлэгдэн, эдсэн ч айцтай, идэггүй ч айцтай, залбирсан ч айцтай, залбираагүй ч айцтай, ямар нэг юм хийхөө болох уу гэсэн хийсэн ч айцтай, хийгээгүй ч айцтай. Бидний биеийн доторгаа гим нүглийн эрх мэдэл гэж юу вэ? Эхлэл 3:15 итгэхгүй байх нь гим нүглийн эрх мэдэл.
Тэгээд тэр гим нүглийн эрх мэдлийнхаа улмаас тэгж хорон муу нэгэн болдгоо гэж Илчлэлт номын 21:8 дээр илэрхийлж байна. Үргэлж ийм үзэн ядалт атаархал дотроо хүлэгдсэн. Тэгээд тэрнээсээ болоод бусдыг өвхүүлэхийг хүсдэг сэтгэлээр дүүрэн. Хүмүүсийн хоорондын харилцааг байн хаглаж уруу татаж хүмүүсийг муудалцуулах, хэрэлдүүлэх үг гэсэн үгийг л ярьдаг тийм нэгэн. Тэгээд эдгээр байдлаа эхлээд үгүй болгоо гэж байна. Сайн мэдээнд итгэхтэн. Сайн мэдээ гэж юу юм бэ? Могооны толгойг бэсгэх хүч чадалтай байх нь сайн мэдээ. Эртний могой болох сатан дьявол гэж нэрлэдэг. Тэгээд түүний толгойг Есүс Христийн нэрээр бэсгэхтэн. Энэ сатан гэж юу хэлж байгаа өгвөл хүний өөрийн бодол, хүний өөрийн хэмжүүр гэсэн үг юм. Өөрийн бодол, өөрийн хэмжүүрээ сайн мэдээнд Бурханд захируулахтун. За Марк номын 1:15 дээр үг байгаа. Үг юу байсан бэ гэвэл цаг ойртсон байна. Бурхны хаанчлал ойрхон байна. Тиймээс та нар гимшигсэн байгаа. Тэгээд Марк 1:17 дээр үргэлжлүүлж хэлэхдээ та нар намайг даг. Тэ өөрийнхөө заалмайг өөр намайг даг. Би та нарыг хүмүүсийн загасчин болгоно гэсэн. Хүмүүсийг гимчилж, гэр бүлийг гимчилж, бидний ажлын талбарыг гимчилж, бидний амьдралын бүхэл амьдрал Бурхны түүхэн дотор Иммануэлийн эрүүлийг авах боломжийг олгодог. Таныг дагаж явж байгаа хүмүүс сүрж болно гэж юу? Би та нарт тамлаж чадна. Та нар үнэхээр энэ чуулгантайгаа хамт байх юм бол гарцаагүйгээр хүнийг загалчилдаг загасчин болох Бурхны эрүүл эхлэх болно. Ганц өөрийгөө ч загасчилж чадахгүй хүн яаж өөр бусад хүмүүсийг загаачлах билээ дээ. Тэгээ өөрийгөө загасчилж чадахгүй хүн яах вэ гэвэл өдрө болгон бусдын загаснаас булааж итгэл тийм амьдралаар амьдардаг. Үнэхээр хүнийг загасчилдаг хүн болохын тулд өөрийнхөө биеийн доторх гим нүглийн эрх мэдлийг нураасан өдөр болох болтугай гэж өрөөж байна. Тэгэж байж цогц эдгэрэл ирэх болно. Марк номын 1:25 болонгууд бузар сүнсээ энэ хүнээс чи зайл гэж байгаа. Хэрвээ бид бусдыг загасчилдаг нэгэн болохыг гэвэл эхлээд өөрийнхөө дотор байгаа чөтгөрийг хөөн зайлуулах хэрэгтэй. Тэгээд бид Бурхны ариусны хүч чадлыг өмсөд өөрийнхөө дотор байгаа бузар мөр сүнсний ажлыг хөөн зайлуулах үед тэнд Бурхны хаанчлал тогтох болно. Тиймээс бид өөрийн доторх бузар сүнсээ зайл хэмээн тугаглах үед бид бүх хил бүтээлүүдийг захирах чадaltaй Бурхны хүүхдүүд болох болно. Марк 4:39 дээр Есүс 4 дахь тунхаглал дээрээ хүчит давлгаанд автсан шуурганд автсан далайд хандаж Есүс далайн шуурган зогс гэж тунхагласан байгаа. Энэ нь юу гэсэн үг гэвэл орчин тойрноо захирах хүч чадал бий болох болно. Тэгвэл олон айдас амьдралд минь айдас асуудлууд ирж зөвхөн готрол дотор сүнс минь гангах тэр үед Есүс Христийн нэрээр салхи амьдралдаг салхи шуурга намд хэмээн тушаадаг нэгэн. Бурхан надад Есүс Христийн нэрний эрх мэдлээр дамжуулан
Бурхны бүтээсэн бүтээлүүдийг захирах эрх мэдлийг өгсөн билээ. Марк 5:41. Тэ үнэхээр энэ дээр охин минь бос өгсөн нэгэнд босоод алах гэсэн байгаа. Талита кум охин минь бос. Өнөөдөр талита кумын ерөөл таны амьдрал бий болох болтугай. Гим нүглийн эрх мэдлэр дотор өгсөн байсан чи Есүс Христийн эрх мэдэл дээр босоод алхах тун. Өдөр бүртээ Есүс Христийн хүч чадлаар шин амьдралын эхлэл бий болсон. Босоод алах гэдэг тэр тунхаглал өнөөдөр Есүсийн хайр чуулганы итгэгчдийн амьдрал байх хэрэгтэй. 그래야 여러분 마가복음 7장 34절에 귀먹은 귀신, 안 들리는 귀신, 주저앉아 있는 Тэгжээж Марк 8:70-гийн 34 дээр гарч байгаачлан бид нар чихгүй, дүлий, сонсголгүй, хэлгүй сүнслүүдэд эпата нэгдэгдэн гэж хэлж чадна. Христийн нэрээр амьдралыг минь харанхуйар хочиж байсан бүхэл харанхуйн хүч чадал Есүс Христийн нэрээр таслагдах болтугай. Битүүрсэн зүйлсүүд, тагцсан зүйлсүүд нэгдэх болтугай. 여러분이 선포하게 되면 믿어지기 시작합니다. Та бүхэн тунхаглаж эхлэх үед тэр нь надад итгэгдэж эхэлдэг. Тиймээс л үг амьд итгэвхтэй тэгээд мөнх гэж Библи хэлдэг. Марк 13:33 дээрээс харвал үргэлж сэргэх байх талаар хэлдэг. 그리스도가 오시는 그날까지 언제나 항상 자신과 Христ ирэх тэр өдрийн хүртэл үргэлж сэргэх бай. Өөртөөгөө орчин нөхцөлтэйгээр сатантай хийх сүнслэг тамжлаар дамжуулан сэргэх бай. 마가복음 14장 38절에 보니까 뭐라고 말했습니까? Марк 14:38-аас харах юм бол бидний хийх ёстой ганц л зүйл байна, тэр нь залбирлаа гэсэн. 여러분이 기도하면 Та залбирах үед бидний махан биений сул дорой зүйлж эдгэрлийг авдаг. 그래야 여러분이 세계복음화 열차를 탈 수 있는. 그래서 오늘 본문의 14절을 아주 중요시 여기는 거예요. 완악함을 За өнөөдрийн Библийн ишлэл Марк 16:14-ыг харцгаая. 이것을 못하게 하는 이 더럽고 완악하고 딱딱하게 굳어져 버린 죄 권세는 내 몸에서 그리스도의 Үүнийг хийхэд саад болдог. Хатуу зүрхтэйг зэмлэг гэсэн байгаа Марк 16:11-14 дээр. Тиймээс бидний зүрхийг хатууруулдаг сатаны ажлыг Есүс Христийн нэрээр нураа. Марк 1:12 дээр харах юм бол Есүс цүлд соригдсон талаар гарч байгаа. Марк 1:12 дээр харах юм бол зэрэг ариун сүнс түүнийг цөл рүү хөтлөө гэсэн байна. 13 дээрээс харах юм бол цөлд 40 хоног Есүс байсан хийгээ сатан түүнийг сорьсон гэж байна. Есүсийг тэр үед Марк 1:14 дээр сатана чи бурхныг бөөсөр. Бид нар сатаны өгдөг сорилтын талаарх мэдрэмжгүй байх юм бол тэр сорилтонд унахгүй байгаа.
Харин бид үргэлж одоо сатааны сорилтонд маш мэдрэмтгий тэр асуудлуудад ханддаг байгаа. 풍랑을 잠잠케 하라 그랬더니 잠잠케 하지도 않고 할렐루야. 아프리카 세계복음화 주역이 계속 우리 함께 합시다. 노래 한번 해야 돼. За хамтаа нэг магтандууд болъё. Хамтдаа алхана гэдэг магтандаа. Есүс бол Христ итгэлээр би алхана гэнэ. Нэг алхам, хоёр алхамаар эзнийг даган алхана. 3 алхам, 4 алхам сайн мэдээг дамжуулна. Дэлхийн нуруугаа харуулсан ч би айж чичрэхгүй. Есүс бол Христ. Сайн мэдээний замд би хамт алхана. Нулимсны хүндийгээр өнгөрөн гарахтаач, туулан гарахтаач сайн мэдээний дуу надад хүч болдог. Эзний өгсөн замыг би орхихгүй. Есүс бол Христ. Амиар би алхана. Нэг алхам, хоёр алхам, хайраар алхам, 3 алхам, 4 алхам, үннийг дамжуулна. Дэлхий бид тариагаа буруулсан ч би айхгүй. Тэр эзэн бид хоёр мөнхийн замаар хамт явна. Есүс бол Христ. Бурхан бидэнд бүх зүйлийг өгсөн шүү дээ. Юунд тэгтлээ жаргалгүй байна вэ? Тэрний энэ дуу өнөөдөр Марк номыг тэр чигээр нь тэгчилж өгч байна. Бид ийм үгэн дотор ийм одоо сайн мэдээнд хүлээж авсан учраас сатан биднийг сорж байгаа. Тиймээс та бүхэн амьдралтай нь юу ч болж байсан сүнслэг тэмцэл хийж байвал ялалтанд хүрэх болно. Марк 3-ын 22-оос харвал ив болон шашны хүмүүс тэг нэг бурхныг эсэргүүцэж байгаа. Тэр нэг бурхан Есүс өөрөө ирээд чөтгөрүүдийг хөөн зайлуулж эрх мэдлээ тунхагласан чинь тэнд байсан хуулийн багш нар болон шашны хүмүүс Есүсийг энэ чөтгөрүүдийн хаанаар ин үлдэж байна гэж Есүсийг шүмжилж байсан байгаа. Тийм учраас л тэд шашны одоо удирдагч нар шашин гэдэг тэр хүрээн дотроо хүлэгдээд хуулийг дагаж амьдрахаас өөр арга байхгүй.
хуулийн одоо өгдөг зүйлс нь үхэл гэдэг шүү дээ. Гим нүглийг тэгмэнд харуулах. 그 종교의 무능력이 지금 무능력이 전부 다 지금 개인들에게 찾아오게 된 것입니다. 교회를 다니는 사람들이 가장 신다해야 되고 가장 멋있게 Сатаны тэр дарамт өнөөдөр энэ дэлхийн бүх хүмүүстээр ирсэн байна. Тэгээ жишээлх юм бол цуглаанд явдаг хүмүүс одоо хамгийн жаргалтай, хамгийн баяртай, хамгийн сэтгэл хангалуун байх хэрэгтэй байтал эсвэргээрээ цуглаанд явдаггүй хүмүүсчээс ч илүү ийм зовлонтой, гунигтай, дарамтан дотор амьдардаг. Тэгээ бүгд ийм төгшүүртэй ийм байдал дотор байна. Тэг мөнхийн гимнүглийн хүлээсэн дотор энэ өнөөдөр Христ итгэл нэртэй шашинлаг байгууллагуудын хийдэг ажил. 여러분이 지금 앉아 있는 이 자리에 말씀이 지금 들리긴 들리는데 들을 순간을 빼앗아. Марк 4:15 дээр гардагчлан одоо үрийг замын хажуугаар цацах юм бол үрд нэг өсөж ургадаггүй гэсэн шүү дээ. Түүнтэй адилхан үг сонсогддоггүй хүмүүс байдаг. Суугаад үгийг сонсдог хэрнээ үг нь сэтгэлд нь үлддэггүй. Тэгээ үг орж ирээл гараад явна, орж ирээл гараад явдаг ийм байдалтай. 그래서 말씀이 여러분 영혼에 각인되어져 있지 않고 여러분의 그 77뼈로 자라난 죄의 권세로 자라난 그 아들, 딸 이름을 부르게 되는 거예요. 손자야. 아니면 여러분 집에서 키우는 고양이 이름 부르든지 아니면 강아지 이름 부르든지 이것밖에 없어요. Тэгээ бид нар тэ бурхны нэрийг дуудахгүй хүмүүс асуудал одоо үүсэх юм бол одоо аавын нэр, ээжийн нэр, хүүхдийнхаа нэр, аль эсвэл гэртээ байгаа нохооныхоо нэрийг л дуудана. Марк 4:15 дээр гарч байгаачлан тий нэрийг дуудахаа мартчихдаг. Тэгээ Есүс Христийн нэрийг дуудахаа мартаад өдөршин дууддаг юм нь нохооныхоо нэр, нохооныхоо л нэрийг дууддаг. 아주 뭐 세계적인 또 세련된 이름은 또 다 갖다 붙이는 거예요. 어느 집에 갔더니 요셉하고 귤레 나는 우리 요셉의 형이 계시냐고 그랬어. 하나님을 그렇게 믿으면 기적입니다. Тэг ингээд нохоогоо дууддаг хэмжээгээр бурхны нэрийг дуудах юм бол үнэхээр гайхамшиг бий болох байх. 예수가 그리스도라는 그 이름을 부르는 만큼 하나님의 능력이 스며들고 총체적 Есүс Христийн нэрийг дуудахын хэрээр бидний хувьд цогц сэтгэрэл бий болно гэдгийг сонссон хэрнээ түүнийг бид нар дууддаггүй байгаа. 순간에 마가복음 5장 1절부터 20절에 보니까 이제 큰 군대 귀신이 들어갔거든요. 이제는 교회의 통제도 안 받고 가정의 통제도 안 받고 부모의 통제도 안 받고 국가 민족의 통제도 안 받고 지멋대로 사는 거예요. Тэгээд явахгүй ингээд гэр бүлийнхээ чарьяагүй, аав ээжтэй чарьяагүй, өөрийнхөө одоо хамт олондоо чарьяагүй, өөрийнхөө дураар амьдардаг л хүмүүс. Марк 8:5-19. 저에게 이르시되 집으로 돌아가 주께서 내게 어떻게 큰 일을 행하사 너를 불쌍히 여기신 것을 네 친구들에게 Тэгээ нэг Марк 8:5-19 дээр эдгэрлийг авсан Есүс эдгээсэн байгаа хүнийхээ талаар хэлэхдээ 내 속에 군대 귀신으로 장악한
Есүс үл зөвшөөрөн харин түүнд гэртээ өөрийнхөө дөрөө очиж эзэн чамд хичнээн ихийг үлдэж чамд хэрхэн өршөөлөө үзүүлсийг тэдэнд мэдээж гэжээ. Өнөөдөр магадгүй миний дотор ингээ бузар сүнснүүд байгаа болвол миний дотор байгаа бузар сүнс Есүс Христийн нэрээр зайл хэмээн тунгаглах тун. 그러면 이 사슬을 끊어버리고 드디어 여러분이 전도자의 길을 가게 되는 겁니다. 오늘 여러분 군대 귀신이 나가니까 자기 가족과 그 주위에 있는 사람들에게 복음을 전하는 전도자의 길을 갖게 되는 거죠. 오늘 여러분 군대 귀신 들렸다 할지라도 Үнэхээр та нэг ийм үе олон чөтгөрт баригдсан байсан ч зүгээр Есүс Христийн нэрээр миний дотор түмэн бузар сүнсийг оруулсан байгаа. Тэгээ хуучин хүн маань Есүс Христийн нэрээр нуран унах болтугай. 마가복음 8장 31절부터 33절에 보니까 뭐라고 말했습니까? 사람의 일을 도모하는 모든 사람들은 사탄아 내대로 물러가라고 명령하는 것입니다. Марк намын 8:33 дээр тэгээ сатана хэрвээ бид хүний үйлсийг хүний ажлыг бодож байгаа бол сатана зайл гэж хэлэгдэх болно. 오늘 여러분이 사람의 일을 도모하고 그 십자가 그 하나님의 길을 선택하지 못하고 옛사람이 자아를 깨뜨리지 못하게 하는 것은 사람의 일을 도모하는 것이니 사탄아 너는 내게서 나가라. Сатана чи надаас зайл гэж тунхагл. Бурхныхыг биш хүнийхийг бодох нь сатаны учраас. 복음의 길을 막고 하나님의 나라와 그 의를 구하지 못하게 내 영혼을 장악하여 사람의 일만 의식주문자 쪽에만 갇히게 만드는 모든 흑암권 세들은 예수 그리스도의 이름으로 천천히 무너지고 하나님의 나라가 열릴지어다. Тэгээ биний амьдралыг итгэл дотроос хааж Бурхныхыг биш хүний ажилдал төвлөрөд хүргэж байгаа бүхэл сатаны үйл ажиллагаа сатаны эрх мэдэл Есүс Христийн нэрээр нуран унах болтугай. 미혹하는 자로부터 벗어날 수 있습니다. Та тэгэж байж бид нар энэ сүүлийн цаг үед намайг уруу татдаг нэгнээс мултран гарч чадна. 그리스도인들이 엄청 일어나서 표적과 기사와 능력을 행하는데도 우리는 거기에 쫓아가지 않고 그리스도가 내 몸에 1인칭 됐기 때문에 갈 것 없다. 너는 그리스도 이름으로 명령하고 너를 다스리고 Үе олон хурамч шашнууд гарч байсан ч гэсэн би тэдэнд хууртаж би тэдэнд уруу татагдахгүй хийгээд зөвхөн Есүс Христийг хүлээн авч зөвхөн Христ миний амьдралын бүхэл гэм нүглийн асуудлыг шийдвэрлэх чадaltaй гэдгийг тунхаглах болно. Хэрвээ тэгэхгүй болвол бид чуулган дотрооч суйрлагдаж чадахгүй ийш тийшээ төөрч тэнж ирсэн очисон болж байсаар байгаад амьдрал нь дуусах болно. Үйлчлдэг ганц чуулганч байхгүй. Тэгээ нэг өөрийн цэцэрлэг гэж байхгүй бол үр жимс гэж байхгүй шүү дээ. Тэгээ газар үндэслэн суйрлагдахгүй мод энэ газраас тэр газар руу өсчиж байх юм бол ямар үр жимс гарах юм бэ? 조그마한 문제만 찾아와도 그냥 가소원을 갈쳐. Тэгээ цэцэрлэг дотор байжгаад тэг жоохон л асуудал үүсэх юм бол цэцэрлэгээс зугатаад өөр цэцэрлэг хайгаа явчих гэвэл яаж үр жимс гаргах юм бэ? Сатаны ажлыг дураах тэр зуршилгүй байгаа учраас өөрөө айгаад өөрийнхөө цэцэрлэгээс гараа цухтаа явчихдаг байгаа. Үндэслэгдэхээс өмнө 그 여우가 싫어. 오늘 성경에 다 나와 있잖아. 잡아라. 뱀을 잡아라. 그걸 왜 못 잡아? өнөөдөр Библийн хэсэг дээр сатаныг
одоо барь гэсэн шүү дээ. Хилэнцээ торхойг барь. За хорноос юундэ айдгийн. Тэгээ хор уу гэсэн үг биш шүү дээ гэнэ. Матай 4:7 дээр маш чухал үг Есүс хэлсэн байгаа. Есүс тэний нэг хэлэхдээ Бурхныг бүү сорио гэсэн. Дээр үед нэг хүн за махан биений дагуул одоо ойлгодог нэг эмээ байсан байгаа. Тэгээд би өнөөдөр өөртөөхөө биеийг одоо дээр үед мараа цуглаан биш юм байна л да. Нэг хүн өөртөөхөө бие нэг цуглаан дээр өөртөөхөө биеийг амьд ариун дахил болгон өргөхтөн өгсөн чи зэрэг эмээ нөгөө нэг худаг руу өсөрчихсэн гинэ. Өөрийнх нь цуглаан юм байна л да. Тэгээд худагаас гаргаж аваад цуглаанд эмнэлэгт аваачаад тэгээд би очиод тааш одоо яахлаараа худаг руу өсөжтэй өшин ч зэрэг пастор та өөрөө амьд дахил олгие үсттэй гэж хэлжсэн байгаа. Зарч сүвгийг нөгөө нэг яг тийм махан биеийн дагуу ингэж ойлгож сонссныхаа улмаас юм гардаг асуудлууд бий. Та бүхэн Есүс Христийн нэрээр миний дотор гэм нүгэлд автаад Бурхны миний гэм нүгэлд автаад Бурханд итгэхгүй тэр бөөгнөрлийг үүсгэсэн байгаа. Харанхуйн хүч чадлыг Есүс Христийн нэрээр хөөн залуусан өдөр байх болтугай. 어떤 목사도 여러분이 따라갈 이유 없어요. 다 그놈이에요. 그냥 사람이 그 대상이 믿음의 대상은 오직 예수는. За одоо хүн бол нөгөө нэг юм итгэлийн бидний нөгөө нэг итгэх ёстой оршихуй биш, хайрлах ёстой л оршихуй. Тэгэл өөрөө хүнд итгээд өөрөө хүн дагаж явж яснаа өөрөө тэгээд сорилтонд орчоод тэгээ энэ наамайг л уйрлаа гэд хин тэр хүнд итэг гэсэн. 어떤 표적과 능력과 가르침과 기적과 뭘 다 나타내도 따라갈 필요 없어요. 복음의 능력을 Сайн мэдээний хүч алд итгэх юм бол бид өөр ямар ч гайхамшигыг дагаж хөөцөглөх шаардлагагүй болдог. 그리스도의 힘의 능력을 가지면 그런 데 갈 이유 없다. 예수는 Есүс бол Христ. Дурч сүйрсэн, хугарч эмтэрсэн миний сэтгэл бардамнал бахархлын дотроо тэнж төөрсөн би. Сүрлийн хай зам дээр дэмий сарвалзан. Үл итгэлийн сүдэр дор тэрс төөрсөн амьдрал минь. Эмэгтэй өрөөдөм Христ ирсэн. Намайг аврахаар загалмай үүрсэн. Өхлийн өрхөн дотроос намайг амьлуулахаар Христ эзэн биний эзэн болсон.
Хүний үзлийн шийтгэл зэмлэл болон хуулийн өрхөн дотор сатааны худал үгэнд автаж уруутсан би хоосон хурмаг хувиа ботсон үзэлд ангаж сангасан сэтгэл минь Христийн хайраар дахин амьдарсан. 안 좋아 안 좋아? 아 여자에서 그리스도 오셨네 나를 구하려 십자가 지셨네 죽음의 터 속에서 나를 살리려 그리스도가 나의 주가 되셨네 아멘 이렇게 좋아야 돼요 여러분 За бид нөгөө нэг ийм сэтгэлийн ийм сүнсний ийм дарамт хүлээсээ тайлж цуглараас гарах хэрэгтэй. Тэгээ уруу таталт энэ жил 7 хоногт дадаж уруу таталтууд их ирсэн. Тэгээ найзууд маань тэжүү харалт ингээд зугаалхаа яваал бүр амар сайн зугаалж байгаа. Тэгэл загас ороод тэднийхээ зургийг над руу явуулаад тэгээ илээ ингэж юм загас идэж байгаа зургаа явуулаад би бүр амар уруу татагцсан. Тэгээд тэгэн гут нь би хаашаач гаралгүйгээр Mr. Sunshine-ыг үтсэн гин. 33 цаг энэ 7 хоногт 33 цаг Mr. Sunshine гэд 1-ээс 15 гараа хүртэл драм бүгдийг үтцсэн гин. Дөрвөн өдөр дараалаад үтсэн гин. Шүн ороо болохоор. Тэгингээ би олон тийм одоо зүйл бичсэн байгаа. Олон тийм бичиж үлдээсэн. Бидний амьдарч одоо бидний түүхэндх Чусон гэдэг энэ улс яаж одоо бий болсон юм бэ гэдгийг талаар дахин нэг удаа бодож судлаж сэн тэр өдрүүд байлаа. Тэгээ бид нар уг нь бол аль хэдийн авралыг хүлээж авсан улс үндэстэн байсан ч гэсэндээ энэ түүхийн дундах олон одоо ийм хувиа ботсон өөрсдийн эрх ашгийг хөөсөн хүмүүс шашинлаг үстээс болж өнөөдөр улс орон хичнээн их хагарч эмтэрсэн ийм дайсагналцлын байдалтай болсон бэ гэдгийг тунгаан бодож үнэхээр сэтгэл өвдсөн өдрүүд байлаа. Тэгээд би нөө наваг төрүүлсэн байгаа миний аав махан биеийн аавыг би үнэхээр их үзэн ядаж байсан байгаа. Тэг яаж ийм үр гудамдаа яаж ийм ядуурлыг хараалыг үлдээгээд өөрөө эхлээд өгчиж болдог байна гэж боддог байсан байгаа. Тэг нэг ганц айлын газар ч болтугай. Тэг нэг манай аавын нэрээр манай гэр бүлд одоо байхгүй юм бэ. Тэг байхгүй юм бэ гэж тэг үнэхээр их гомдлдог байсан байгаа. Юу ч гоосоо үлдээгээд төрүүлж хайчаад яаж ингэж өөрөө яваад өгч болж байна гэж. За тэгээд Mr. Sunshine гэдэг тэр турлан киногоор дамжуулаад тэгээд нэг миний мэдэхгүй байгаа түүхийн урсгалыг дахиж нэг удаа сурсан байгаа. Бурхан төгсгөлийн цаг үед энэ Солонгос улс орныг Бурханы хаанчлалын одоо цэрэг болгохоор дуудсан юм байна гэж. Тэгээд бидтэй нэрэн дурсагдахгүй цэргээр
дайчдаар амьдрах болно. Өөрийнхөө нэрийг гаргаж тавихгүй. Зөвхөн энэ улс үндэстэн минь итгэлээр дараагийн үед дамжуулагдах тэр үсийн төлөө. 가장 힘있고 가장 세계적인 민족 속의 정체성을 갖고 하나님의 형상으로 가장 멋있게 다듬어놓은 Тэ Бурхны дүр төрхөөр 세계복음화의 сайн мэдэн дотор барьж байгуулагдсан байгаа энэ Солонгос улс энэ дэлхийн түүхэнд Бурхны хаанчлалын төлөөх гол дүр байх болно. 아무것도 하지 못할 때 우리 민족은 의병들이 불의와 맞서 싸우는 Шудраг байдлын цэргүүд юм байна л да. Шударган арим гэд тэр нэг Орос түүхэн дунд нөгөө нэг улс орнуудын эзэлдэлтэн дунд байх та. 하지 않아도 나가서 싸워줄 줄 아는 Тэр зөв шударгын арим Солонгос бий болгож улс орныхоо төлөө тэмцэж байсан. 아니 되느냐 하면서 서로 양보할 수 있는 사람. 그래서 구동에 너무 운명이 슬프잖아. 구동에 백정의 아들 구동에 노비의 자식 유진초이 그리고 부잣집의 아들 김성 김성애 그리스도 이름을 그렇게 하고 김이성 За энэ түүхэнд байсан тэр нөгөө нэг 3 хүний талаар ярьж байна. 그 죽음에 숨 떨어지는 그 순간 그렇게도 포기한 그 여자 이름을 불러주잖아. 애시. 뽀뽀 한번 더. 나 같으면 벌써 끝낼 뻔했네. 우리 조국의 이 사람들이 바로 이런 멋진 세계적인 사람들이라는 거예요. 젠틀맨은 조국입니다. 한국이 사람들이 진짜 젠틀맨. 남의 나라를 침략하는 자들이 어떻게 젠틀맨입니까? За джентльмен гэж хэнийг хэлэх вэ гэвэл 대한민국 사람은 쓸 수 있습니다. 그래서 오늘 여러분은 젠틀맨들입니다. 근데 왜 그 속에 내가 갇히게 됐느냐면 그 션샤인 тэр нөө драмын үтсэн талаар яриад байгаа аахгүй Солонгосын нөө түүхийн талаар гарсан байсан тэр гол дүр нь Мистер Шаншайн гэж залуу юм байна. Тэгээ нөө нэг тэр улс төрийн тэр хүнд хэцүү байдал Солонгосын ядуу зүдүүд тэр байдал улс орныхоо төлөө тэмцэж ирсэн тухайн үеийн цаг үеийн хүмүүсийн түүх гардаг юм байна. 그래서 그 노비의 자식을 자기와 같은 상대보다도 그 이유로 두잖아. 그래서 보혜진 가슴 속에 정말 더 깊이 들어있는 사람은 유진주. 이 세상 수많은 목사님들도 많지만 결국은 우리 예수랑교회는 더 깊이 들어가서 부르는 이름은 예수는 За бидний үлийг гүн гүнзгий гадараа дуудах нэр бол Есүс бол Христ гэдэг нэр юм. 그분이 십자가상에서 나를 Тэр эзэн загалмай дээр миний төлөө миний орноос 내 대신을 위하여 그가 짊어졌다라는 게 어느 날 믿어지게 될 때는 드디어 тэр миний орноос гэм нүглийн минь үүрсэн гэж гэж итгэгдэх тэр үед бидний хийх ёстой зүйл бол хойч үедээ итгэлээ дамжуулж тэднийг өсгөх явдал юм. 의병들이 키운 사람들이 독립군이 되는
За бурхан айлтаж байна. 멸망받지 말고 너는 구원받으라. Сүрлийг биш харин авралыг авахтан. Тэгээ авралын завыг бурхан бидэнд нээсэн. Есүс бол Христ гэдэг тэр гэрчлэлд бид итгэх юм бол тэрээр миний төлөө намайг юруух болно. 나를 대신하여 죽었던 몸을 Миний төлөө тэрээр миний өгсөн биеийг амьлуулах болно. Бурхны ариун сүнсийг бидэнд дүүргэж өгнө. Есүс бол Христ. Тэр бурханд итгэсэн өдөр болох болтугай гэж юрууж байна. 그래서 사탄은 Сатан 마태복음 13장 Матай 13:19 Сатан тэг хүнийг ингэж хайн гитсээр байдаг. Тэгээ бид үгийг алдчих юм бол бид Сатан биднийг отон гитэж байдаг. 그리스도 안에서 일어나는 Христийн дотор бий болох цогц сэтгэрлийн гэрчлэл гэдэг өнөөдрийн бие номлолын энэ сэдвийг нь ч болтохгүй. Сэдвийг нь ч болтугай алдахгүйгээр сэдв болохоор Христийн доторх цогц сэтгэрлийн гэрчлэл. Матай 13:19 хин нэгэнд хаанчлалын үгийг ухаарч сонсож чадахгүй болвол бузар сүнс ирээд зүрхэнд нь тархицсан үгийг нь булаан авдаа гэсэн байна. Есүс Христ миний төлөө бүхий л асуудлыг минь миний өмнөөс шийдвэрлсэн. Өгсөн биеийг минь мөнхийн амьтаа бий болгож өөрчлөсөн. Ариун сүнсийг бүрэн дүүрнээр надад өгөх болно. Тиймээс Есүс Христ гэдэг тэр үг нь гурвал бурхан бидэнтэй хамт оршиж байна гэсэн үг юм үгээр дамжуулан. Тэг Христийн сүнсээр, ариун сүнсээр Бурхны үг мөнхөд оршдог тул тиймээс амьдралд минь ямар зүйл тохиолдсон ч бүү зориг зүрхтэй байх тун. 오늘 그리스도 안에서 일어나는 총체적 치유의 기적이 있습니다. 단순히 여러분의 육신적인 몸을 치유받는 게 아닙니다. Христийн доторх эдгэрлийн талаар ярьж байна. 지긋지긋하게 믿음이 없는 여러분 영혼의 그 병. Зүгээр нэг махан биеийн өвчлөлийн талаарх яриа биш. Бидний сүнсэн доторх өвчлөлт шийдвэрэх талаар ярьж байна. Хүн өөрийн доторх гэм нүглийн эрх мэдлийг нураахгүй юм бол бидний дотор итгэлгүй сүнсэл оршдог. Бурхан маш энгийн ганц үннийг бидэнд өгсөн. Сатаны ажлыг нураах тун. Үнэхээр энгийн. 1-р Иохан 3:8. 죄권세로 죄를 짓지 말고 Гэм нүглийн эрх мэдлэр гэм нүглийг үйлдэлгүйгээр харин сатаны диаволын ажлыг нураах тун. Маш энгийн. Сайн мэдээ ийм энгийн. Бүхий л бодол санаагаа Есүс Христ гэж хүлээн зөвшөөрөхөд саад болдог. Миний сүнсийг барьж байгаа харанхуйн хүч чадал Есүс Христийн нэрээр нуран унах болтугай. Үнэхээр энгийн. 너는 복음의 능력을 그리스도 이름으로 믿어라. Сайн мэдээний хүч чадал Есүс Христийн нэрээр итгэх тун. 믿음 없는 심령을 회복시키라는 Итгэлгүй сэтгэлээ сэргээ эмчил. 끊임없이 그리스도 안에 있는 하나의 공동체임에도 불구하고 교회 안에서 시기질, 변절자, 이간자, Цуглаан бол итгэл доторх нэгэн хамт олон. Тиймээс тэг цуглаан дотор тийм хагарлыг
хагарлын үгсийг, атаархалыг, зөрчилдөөнийг үгүй болгох хэрэгтэй. Яков номын 3:16 дээр атаархал хэрүүл байгаа газар бүхий л хорон муу ажлууд бий болтгоо гэж. Яков номын 4:7 дээр Бурхны үгэн захирагд сатаныг диаволыг эсэргүүцтэгвэл тэр чамаас зайлах болно гэсэн. Бидний хийх ёстой зүйл бол энэ. Тэгээ үргэлж намайг уур хилэн дотор барьдаг. Уур хилэн тэгээ өөрийн хэмжүүр тийм янз бүрийн бахархал, бардамнал тэр бүх зүйлээ сайн мэдээний дотор захируулах тун. Тэгвэл амьлалтын дараах үг бидний амьдралд хэрэгждэг. Тэгж байж бид цаг үеэ амьтай болгодог. Бүх дэлхийгээр явж бүх үндэстэнд сайн мэдээг дамжуулах. Бид ийм өвчлсөн дэлхийд амьдарч байгаа. 이제는 여러분 몸속에 하나밖에 없어요. 욕망, 탐욕, 음란, 더러운 것밖에 없어요. 의인은 없나니 단 하나도 없어요. Тэгээ зөв түн алга ганцч халаа гэсэн. 통제를 받기 시작하면 이 사람이 상태가 어떻게 변할는지 예측이 불가능하다. 그래서 사람이 어느 날 갑자기 예상치 못하는 일들을 저지르게 됩니다. 그렇게도 착한 여러분의 자녀가 유학 가서 공부 잘하는 줄 알았더니 마약쟁이로 와 있잖아요. Тэгээд хүний дотор байгаа одоо хорон муу зүйл нь биднийг сайн хүн юм шиг хэрнээ хорон муу автдаг тийм байдалд хүргэдэг. Жишээ нь одоо бидний хүүхдүүд амар сайхан сэтгэлтэй юм шиг байдаг хэрнээ Америкт очиж сургуульд сурж байгаа гэд хичээлээ сайн хийж байгаа юм шиг харагддаг хэрнээ хар тамхинд автсан байх тохиолдол байдаг. Гэсэн ч зүгээр чуулган дотор байх үед хар тамхины донтолдож шийдвэрлэлийг авах болно. Тиймээс бидний сүнсний өвчлөл, гэр бүлийн өвчлөл, бидний хойч үеийн өвчлөлүүд үнэхээр хурцдмал байдалтай байна. Тэдгээр асуудлуудын үндэс суурь хаанаас эхлэж байгаа вэ гэвэл гим нүгэлд захируулсны улмаас юм. Тэг гим нүглийн эрх мэдэл захирж байгаа учраас тэг хүний одоо зан чанартай хамаарахгүйгээр бид нар тэг ийм хорон муу зүйлийг үлддэг байгаа. Тэг бид нар мэдж байгаа штэ нэг ийм маш тийм одоо ийм зарчимч тийм одоо хуйлчхан метрон дотор эмэгтэй хүний юбкны доороос зураг авч байгаад баригдсан штэ. 목사들도 여러분 죄 권세로 인하여 수많은 사람들이 타락으로 병들어 버리잖아요. 여러분 죄 권세가 여러분 다스리지 못하도록 이거 안 막아두면 인간관계를 사는 게 서로 Тэг гим нүглийн эрх мэдлийг бид захирахгүй болвол одоо хүний хоорондын харилцаа гэдэг
Зүгээр л тэр чигээр өвсөн дайсны харилцаа болдог байгаа. 이것밖에 없어요. 원수 맺고 싸우는 거니까. 그래서 다양한 계파를 가지고 사람들을 지금 교회마다 지금 구석구석마다 원망불평입니다. 여러분 이 죄의 권세를 깨뜨리는 해답은 오직 창세기 Гэм нүглийн эрх мэдлийг шийдвэрлэх боломж нь зөвхөн Есүс Христийн нэрээр сатааны толгойг гიშгэх явдал юм. Тиймээс бид Бурхны дагалдагчид болно. Үнэхээр тэр сүнслэг тэмцэл залбирал хийдэг нэгэн нь хүнийг ойлгодог болдог. Тиймээс бидэнд зөвхөн сайн мэдээ хэрэгтэй юм байна. Тиймээс Бурхан биднийг бүр суйрлыг аваасаа гэсэндээ Эхлэл 3:15 дамлагдсан байгаа сайн мэдээний хүч чадлыг өвлүүлэхээр өгсөн. Биднийг үргэлж завгүй байлгадаг, бидний гомдол зөвхрөл дотор байлгадаг. Үл итгэлийг дотор минь тарьсаар байгаад сатааны ажлыг нураахгүй байдал хүргэдэг муу сүнс оршин байгаа. Өнөөдрийн Библийн хэсэг дээр харах юм бол итгэлгүй хүмүүсийг Есүс хатуу зэмлсэн талаар гарч байгаа. За тэднийг хатуу итгэлгүй байгааг хатуу зэмлсэн хэдий ч сайн мэдээг тэдэнд өвлүүлж байгаа. Тэр дүр төрхийг өнөөдөр бид нар өнөөдрийн Библийн хэсгээс харж болно. Өдөр өгсөн байгаа одоо үүрэг нь юу вэ гэвэл Марк номын 16:15 дээрээс харуул бүх дэлхийгээр явж сайн мэдээг бүх үндэст нь тунхагласан байна. Таны биеийн дотор амьдралтын сүнс Есүс Христ байгаа атал бид огт хэрэггүй зүйлээс болж завгүй хэрэггүй зүйлээс болж эргэлзээтэй ийм байдалтайгаар амьдарсаар байна. Гэм нүглийн эрх мэдэл бидний дотор ажиллаж байгаагийн илэрлэл нь энэ юм. Тиймээс амьлалтын хүч чадал болох Есүс Христийг сатааны ажлыг нураалгахын тулд Бурхан бидэнд өгсөн. Энэхүү сатааны ажлыг нураах үед хараал тэ гай зовлон устгах болно. Тэг хүндээ юу идэх вэ, хаана амьдрах вэ, хаана унтах вэ тэр талаар бүр огт зохио бэлдэг. Зарц хүний хэлснийг бүр ингээд санахчгүй, бодохчгүй. Тийм байдалтай одоо болно гинэ. Илээ сүнслэг залбирал хийдэг хүн үгүй болвол хүний нөгөө нэг ярьсан үг болгоныг санаал тэр намайг жоох үл тоосон юм биш үү? Арай дорд юзэж яриад байна уу үгүй юу? Хогийн хүүхэн бэ. Тийм ингээд бодлууд, тийм юмнууд л дотор чинь үүсгэхээс аргагүй болно. Тэгэл миний ийм өөртөө итгэлийн маань ингээл тэр хүн үл тоогоод намайг дорд үзээд байгаа юм шиг санагдаад нэг. Тэгээ эдгээр зүйлсийг өөрөөсөө зайлуулдаг, устгадаг тийм Христийн хүн болоосаа гэж өрөөж байна. За би биенийхээ царайг хараад хэлье. Миний дотор хамгийн том өвчин бол пүл гинэ. Үл итгэл. Үл итгэл. Тэгээ итгэдэг юм шиг хэрнээ итгэдэггүй амьдрал.
Тэгэл нөгөө нэг бид нар ийм гал шиг уур хилэн тэг гал шиг ийм одоо ийм хурц одоо амьдралын сүрэл тэр дотроо байсаар байгаа. Тэгээ бидний амьдралыг тэдгээр зүйлсүүд захирсаар байдаг. Библи тийм болохоор Библиэд зөвнөгдсөн зүйлсэд чийтэгдэггүй. Библийн үгчтэй нөгөө нэг сонсоод өнгөрдөг нэг үгсийн нэг л болдог. Үгэнд итгэж байж үгнээс үр жимс гардаг. Үгэнд итгэхгүй болохоор залбирдаггүй, залбирч гарахгүй. Тэм сатаны одоо зуршлаар дүүрэн болохоор тэгээ өөрийнхөө бодол дотор ингээл уяраад нүдэ хансанчтэй залбирал биш ингээд өөрийнх нь амьдрал нүднийх нь өмнөрөө эргэлдээд өөрийнхөө амьдралд уяраад тэрэндээ уусаад гунаад босоод нэг тийм байдалтай. Өөрийнхөө бодол санаан дотор махан биеийн зүйлсэд нь л бодогдоод. Тэгээ сүүл итгэл нь хүнийг тийм ийм залхуурлын байдалтай нэм итгэхгүй байдалтай болгодог. Тэгээд тэр байдлыг зөв сайн мэдээг одоо хаагч зөвхт байдлын дайсан гэж. Амьдрах нь зөвхт байдлын дайсагнал. Үйлс 13:10 дээр тамгалан хэлэхдээ хэлсэн байгаа штэ тий. Бурхан хорон муугар дүүрэн нэгэн Диаволын хүүхэд бүхэл зөвхт байдлын дайсан эзний зөв замыг гажуудуулагч нэгэн гэсэн байна. 세상 임금이 공중권세 잡은 자가 나를 지배하게 만드는 통로가 되는. 그래서 15절 16절에 그런 데다가 통로를 베어주지 말고 이 서곡으로 들어가요. За Марк 16:15. Та нар бүх дэлхийгээр явж сайн мэдээг тунхаглал гэсэн байна. 그래서 믿지 않는 사람은 정죄를 해. 믿는 사람은 구원을 얻을 것이다. 답이 간단해. 뱃머리 밟는 자는 구원을 얻을 것이고 뱃머리 밟지 않는 사람은 직골의 지가 넘어져. Марк 16:16 итгэгчд нь одоо усан бодлого авч авралыг хүлээж аваа гэж байгаа. 그래서 지금 여러분 사탄 이빨 속에 들어가고 막 갈아갖고 나오는 사람 그게 무기력이 무능이 아무것도 할 수 없는 거죠. 오늘 더 이상 갈리지 말고 빠져나오기를 축복합니다. За сатаны одоо араан зугдалгүйгээр тэндээс сугран гараасаа гэж хүсэж байна. Иесус бол Христ. Би Иесус Христийн дотроос Бурхны хүүхэд мөн сатана зайл тунхаглагаасаа хэмээн өрөөж байна. За нэг одоо дуу бэлдсэн байгаа гинэ. Гэртээ сонсох байгаа учраас цуглаан дээр чултгой сонсог гэд. За хамтаа магтандаа сонсцгоё. 어둠 속에 잠기고 사람들 병들어 가네 고통과 절망의 도 속에서 길을 잃고 쓰러지네 이들을 살려야 될 거 아니에요. 그러나 들리는 주의 음성 너희는 가서 복음을 전하라 죽음의 그늘 속에 갇힌 자들아 이제 그 이름을 외치라 예수 그리스도 생명의 길 그분의 이름에 치유 있네 어둠의 세력이 떠나가고 죽음도 이기지 못하리라 춤춰요.
한번 해봐. 그래야 옆 사람도 키우네. 여자의 후손 약속된 구원 십자가에서 이룬 승리 병든 영혼을 일으키시고 상한 마음을 새롭게 하네 주의 손이 함께 하시니 우리는 담대히 가리라 믿는 자들에게 표적이 따르고 그 이름 안에 자유 있으리 글씨가 보이지 않는 손을 얹을 때 병든 자 고침받고 묶인 자들이 자유케 되리 주의 말씀 선포될 때마다 하늘의 역사가 이루어지네 예수 그리스도 생명의 길 그분의 이름에 치유 있네 어둠의 세력이 떠나고 죽음도 이기지 못하리라 우리는 본다 하나님의 역사 그리스도의 흐름 속에 거하리 영원한 생명 치유의 응답 그 이름 안에 모든 것 있네 예수는 그리스도 아멘입니까? 집에서 많이 부르세요. Үнэхээр бид нар ийм нэг тунхаг магтан нууруудыг маш их дуулах хэрэгтэй. Үнэхээр цогц эдгэрлэлийг авахыг хүсэж байгаа бол гэртээ ингээд байн асааж тавиад нөхөртөөгээ харилцах болон аль эсвэл нөгөө нэг ямар нэгэн тийм хэрцгий хайр марь ч юм уу тийм дуу тавьчаад нөхөртөөгөө харилцах хоёрын ялгааг та нар хараарай гэнэ. Нэг нь хариулын тавгаа бариад нэг нь бейсболын цохор бариад хоорондоо зогсох баха. Үнэхээр Христийн нэрээр эдгэрэл бий байхлах болтгоо гэж өрөөж байна. Сайн мэдээ бол бүхий л амьдралыг бүхэлд нь сэргээх чадвартай. Христэд итгэж усан баталгааг авч Христийг дагнаа гэдэг нь гэм нүглийн эрх мэдлээс, сатааны эрх мэдлээс сугаран гарч байна гэсэн үг юм. Ичлэлт номын 12:10 Ичлэлт 12:10 Тэнгэрт нэгэн дуу гарсан гинэ. Бидний дотор бид гэм нүглийг дагаад л амьдраад байх юм бол сатантай нэг бий болно. Харин гэм нүглийн эрх мэдлийг нураах залбирал хийгээд байх юм бол за бяцхан хурганы цус Эхлэл 3:15 дахь Есүс Христ. Есүс бол Христ. Гэрчлэх тэр үгэнд үг сатаныг, диаволыг ялдаг. 자기 생명을 아끼지 아니하고 자기 자아를 부리고 자기 십자가를 짊어지고 땅 끝까지 이르러 Ишлэл номын 12:10-11 уншиж байгаа юм байна. 10 би тэнгэрт чанга дуугаар ингэж хэлхийг сонсов. Бурхны өмнө ах дүүсийг маань өдөр шөнөгүй буруутгагч доош хаягдсан тул Бурхны маань аврал хүч хаанчлал ба түүний Христийн эрх мэдэл ирлээ. 11 тэд түүнийг хурганы цус өөрсдийн гэрчлэлийн үгээр ялжээ. Тэд өхөн үхтлээ амиа харилаагүй юм.
За 1-р Иохан 2:16. 2:16. За 1-р Иохан 2:16 дээр гарч байгаачлан залбирлаад тасалж тэгээ ерөөллөөсөө хоолтдог нэгний дүр төрх. 1-р Иохан 2:16-ыг харцгаая. Учир нь хорвоод байгаа бүхэн тухайлбал махбодын хүсэлд ачаал, нүдний хүсэлд ачаал, амьдралын бардамнал нь эцгээс бус харин энэ хорвоогоос юм. За өнөөдөр Сэрэсэ гэж өрөөж байна. Тиймээс Христийн Марк номын руу буцаж очие. Итгэгчдэд дагалдах тэмдгийн талаар гарч байна. Марк 16-гийн 17 дээрээс харцгаая. Тэд Есүс час 16-гийн 17. Итгэгчдэд дагалдах тэмдгүүд нь миний нэрээр тэд чөтгөрүүдийг зайлуулж шинэ хэлээр ярих болно. За чөтгөр муу сүнс нэг хичнээн хөөрхөн байсан ч тэр хүний дотор бий. Гоо сайхны месослын талаар ярьж байна. Одоо хагалгаа нүрэндээ ингэж нүрээ хөрөөдүүлээд ингээд хагалгаа хийчих юм бол дараад нь ингээд товоо болтор бороогоод 30 хоногийн туршид тийм өвдөлтөн дотор байнга. Тэгээ дахиад заастаа ийм хагалгаа хийхгүй гэж байгаа хэрнээ эдгэн гут зэрэг дахиад эрүүгээ тайрдаг байгаа. Хүн нэг нарийнхаа харагдахад хавиргаа хүртээ суглуулж байгаа хүнийг би харсан. Ингээд байгаа болохоор чинь бурхан зарим хүмүүсийг танихгүй байгаа. Тийм юм одоо бэлий. Есүс бол Христ гэдэгт итгэж тэр дотор амьдрах нь бурханы дүр төрх шүү дээ. Өөр юмд буу хурд. Үлс намын 20:36 шинэ хэл гэж юу хэлэх вэ? Эмэгтэй өрөөдөн болох Месиа Христ миний төлөө загалмай дээр цовдлогдож өгсөн хэдий ч үхэгсдийн дундаар самлаад тэр амьдсан Есүсийг бурхан эзэн Христ болгосон. Үлс 20:36. Тэгээ энэ бол бидний хувьд шинэ хэл, шинэ үг яриа. Энэ цагийг үеийг биш харин шинэ бүтээлийн үг яриаг хэрэглэх. Би Христийн дотор шинэ хүн болсон, шинэ бүтээл болсон тул харахтун хуучин юмсан өнгөрчөө. Би Христийн дотор шинэ хүн болсон. Бурхны хүүхэд. Тэгээд тийм 18-ыг уншия. Марк 16:18. Тэд могоог барин бас өхүүлэх ямар ч юм тэд уусан. Тэр нь тэдэнд хор болохгүй. Өвчтөнд тэд гар тавьбал эдгэн гэж айлдлаа. Могоог барина гэсэн байна. Сатаныг барина. Итгэлээр. Гим нүглийн эрх мэдлийг нураадаг нэг нь л могоог барьж хүлнэ. Тэгээд хор уусан ч тэр нь хор хөнөөл болохгүй гэсэн үнэндээ хор уух шаардлагагүй. Ялалт танд байх болтугай. Тэгээд тэр хүмүүс өвчтөе хүмүүсийн дээр гар тавихад тэдний эдгэрлийг авна гэсэн шүү дээ. Тэгээ бидний хийхэд нь Христ хэрэгтэй бид бүгд бурхны хүүхдүүд юм. Үзэн яддаг хүн байхгүй байх хэрэгтэй.
Тэгээд чонжонооны мөнөр хоол үнгүй хоолгүйгээр хоолоор дайлна гинэ. Түрүү ирээд надад 3 удаа хэлсэн байгаа гэн. Сочуу субанд очиод өдрийн хоолын амтрах хий дээрээ. Өнөөдөр гоё хоол хийн гэсэн. Гэ хоолыг гойчлол тадарсан сэтгэлээр идээрээ. 디아스포라 미션을 살리는 또 하나의 구심점이 되죠. 공짜로 먹지 말고 언제까지 그 힘을 여러분이 가지시. 그게 비밀입니다. Тэгээ бүх зүйлийг үнэнгүй авах гэж зүтгэлгүй тийм одоо хангалттай эрүүлийн дотор тийм хүч дотор сүнслэг хүч дотор байх болтугай гэж өрөөж байна. 밥도 안 사주는 사람이 내가 기도해 줄게. 돈 뺏어라. 정신병자들을 만나지 말고 치유시켜 주시기를 축복합니다. 이게 19절 20절에 보니까 뭐예요? 주는 하늘로 올리시고 제자들은 Марк 16:19 дээрээс 19-ыг харцгаая. Ингээд эзэн Есүс тэдэнд айлцсны дараа тэнгэр рүү давагдаж Бурхны гаруун гаралтаар заларваа гэсэн байна. Есүс Иммануэлээр бидэнтэй хамт байна. Та бүхний өөрчлөлтөж Бурхан өөрөө хамт байгаа. Би Христийн дотор шинэ бүтээл болсон. Би Христийг хүлээн авснараа өнхийн Бурхны хүүхэд болсон гэх тэр хүч чадлыг бидэнд өгсөн. Би Христийн дотор намайг даг гэж айлцсан байгаа. Тэр Христийг өнөөдөрч маргааш дагах тул Христийн нэрээр надад ариун сүнсийг дөрүүлт өгдөг болтугай. 오늘 무너진 영혼을 살려내는 날이 되기를 축복합니다. 오늘 병든 모든 교회들은 다시 일어나기를 축복하고 Өвчлсөн байгаа чуулганууд болон хувь хүмүүс дахин нэг удаа Христийн нэрээр босон шинчлэгдэн эдээгдэх болтугай гэж өрөөж байна. Бидний залхууралд автсан байгаа хойч үеийнх минь сайн мэдээний хүч чадал дотор сэргээгдэх болтугай гэж өрөөж байна. Нурсан байгаа. Солонгос улс минь ч гэсэн сайн мэдээний дотор нэгдээсэй гэж хүсэж байна. Тэгээ одоо бүх улс төрийн намууд ч гэсэн Христийн дотор нэг. Амен. Есүс бол Христ. Сайн мэдээний хүч чадал итгэдэг хүмүүст тэмдгүүд дагалдана. Бурхны нэгүсэл та бүхэндээ хамт байгаасаа гэж эзэн Есүс Христийн нэрээр өрөөж байна. Хамт залбирцгаая. Христийн дотор бий болдог тогт сэтгэрлийг бидэнд зөвшөөрсөн Бурхан тань баярлалаа. Сатан Бурхны үгийг сонсохгүй байхаар завгүй одоо амьдралын хэв маяг дотор биднийг Бурханд эргэлзэхэд хүргэж Бурхны үгийг залбиралтай холбогоо саад болдог харанхуйн хүч чадал Есүс Христийн дотор бүрэн нураагдах эрх мэдлийг бидэнд өгсөн учраас бид тунхаглан тушааж сатаны ажлыг захирдаг тэр Христийн хүн нэр амьдрахад туслаач. Диавол сатан энэ дэлхийн бурхнаар сайн мэдээг хааж халахлан саад болж байгаа хэдий ч сайн мэдээний туйлын чанар гарцаагүй байдал нь биднээс холдох боломжгүй гэдгийг ойлгосон тул өдөр бүр Христийн дотор ариун сүнсний дүүргэлтээр амьдардаг хүнээр өрөөх болтугай. 땅의 복음의 절대성을 방해하는 철학 교리가 무너지게 하시고 다운
Өнөөдөр бүхий л харанхуйн хүч чадал Есүс Христийн нэрээр нуран унж, хурамч үг, хурамч сайн мэдээг тунхаглах харанхуйн хүч чадал нуран унсан Христийн өдөр байх болтугай. 하나님의 말씀은 영원하고 구원받은 우리의 영혼도 영원하다라는 것을 이제는 알아서 그리스도의 보좌와 하나님의 나라 영원히 우리 영혼 속에 서게 하여 주옵소서. Бурхны хаанчлал бидний сүнсэн дотор барьж байгуулагдах болтугай. 그리스도의 여정 속에 그리스도의 기념이 되어지는 절대 이정 속에서 주인공으로 서게 하여 Тиймээс Христийн тэр тэмдэг Христийн хаанчлалын доторх гол дүрээр биднийг барьж байгуулах болтугай. Үргэлжид бид Бурхны өгсөн сайн мэдээний үгэнд итгэдэг нэгнээр биднийг амьдруулж Христийг л дагдаг нэгнээр амьдруулах болтугай. Миний дотор амь өсгүүцээр миний дотор байсан хуучин болгоныг надаас зайл гар гэж хэмээн хатуу зэмлдэг нэгэн байлгаж өгөөч. Бурхны хүүхэд байх эрх мэдлийг өгөх болтугай. Бурхны хүүгээр биднийг дуудсан тул Бурхны бүтээсэн бүх хэл бүтээлүүдийг бид захирдаг. Тийм сэтгэл татам Христийн хүн байлган өрөх болтугай. Өнгөр ирэх өдрүүдийн доршид бүхий л асуудлууд, бүхүүл цул дорой байдал, өвчлөл минь цог сэтгэрлийн ерөөлөөр өөрчлөгдөн шилжигдэх болтугай. Есүс Христийн нэрээр залбирлаа. Амен.